힘드네. 모든 일이 다 힘든 거야. 남의 저 돈 먹는 게 그렇게 쉬운 게 아니거든. 곧 간다 그래 내가. За өнөөдрийн ажил бол нэлээд хүнд ажиллаа. 그걸 곧 갈 거라고 또. Цагаан манжин суглах нь бол тийм ч амар 겨울에 한번 бишээ. 가봐야 되겠어. Гэж байна. Тэгээд манжингаа суглаад ингээд гараа ахтаа өнөөдөр уулзч байна. Ногооны талбай дээр ингээд ганаах маань солонгос одоо ингээд хэдэн жил болж байна. Ямар ажил хийж. За сайн байцгаана уу. Өнөөдөр ингээд ногооны ажил хийж байна. За өнөөдөр цагаан манжин хураах ажил байна. Өнөөдөр бүхэл бүтэн том талбайг 7-8 монголчууд нийлээд хураахаар төлөвлөд ингээ гараад явж байна. Бороотой өнөөдөр нэлийн тийм бүрхэг өдөр байна. За тэгээд амжилт. За өнөөдрийн ажиллаж байгаа ногоон талбайг та бүхэндээ харуулъя. Ингээд хэсэг бүлэг Монгол залуус ингээд нийлээд өнөөдөр энэхүү талбай дээр ажиллаж байна. За цаана харагдаж байгаа ногоон талбайн наагур ингээд манжингуудаа ингээд зулгаагаад цагаарсан хэсгээр ингээд харагдаж байгаа хаа та бүхэнд. Удахгүй манжин хэрхэн зулгааж байгааг харуулъя. 힘드네. 모든 일이 다 힘든 거야. 남의 저 돈 먹는 게 그렇게 쉬운 게 아니거든. 곧 간다 그래 내가. За өнөөдрийн ажил бол нэлээд хүнд ажиллаа. 그걸 곧 갈 거라고 또. Цагаан манжин суглах нь бол тийм ч амар бишээ. Гэж байна. Тэгээд манжингаа суглаад за тэгээд үндсийн тастаа тэгээд сүүлд нь хураагаад тэгээд борлуулах тийм дараалалтай юм байна. Тэгээд 5시간 걸리지? За яг одоо цагаан манжингаа зулгааж гаргасан манжингаа гэрчиж ингэж шин ингэ тастаж байна. 와이프야 아까? 와이프? 아니. Ингээд хөгшин эмээ өвөнөр ингээд ажиллаа хийгээд тасдаг ажлыг хийж байна. За монголчууд маань зулгааж одоо гаргах ажлыг хийх ажлыг явцгааж байна. За манжингаа яг одоо хурааж байна. Хураагаа тэрхүү уутроо бүгдээр манжингаа дүүргэж хийнэ. За ингээд туршлагатай хүмүүс ингээд төрүүлээд хийгээд явчихсан юм байна уу. Тэг миний хувьд анх удаа хийж байгаа болохоор баг ингээд хотроод энд л явж байгаа шиг байна да. За төрүүчээс одоо ингээд зулгаагаад наашаа ингээд эргээд явж байгаа шиг байна. Ингээд ерөнхийдөө ийм том талбай байна. Талбайг харуулъя. Ингээд битүү том талбай. За яг одоо ногоон талбай дээрээс мэдчилж байна. Одоо яг ажлынхаа яг үндсэн процессыг та бүхэнд танилцуулъя. За одоо ингээд газарт ургасан байгаа энэ манжинг суглах юм ажил байгаа. Энэхүү манжинг яг тусгай бэлдсэн хөрсөн дээр ингээд суулгасан байгаа. За энэхүү манжинг суглаад гэрчид бэлдээд ингээд тавьж өгөх ийм ажил байна. За одоо ингээд энэ ажлаа хийж байна. Ерөнхийдөө өвдөнөөс хулаад ийм ажил хийж байна. За одоо өнөөдрийн хувьд бороо орсон учраас мэдээ жоохон сэрүүхэн. За тэгээд өмд нь орсон өдөржингөө хийгээд ботлын юм шавар болцсон. Иймэрхүү яг нөхцөлд одоогоор яг ажиллаж байна. Тэгээд ер нь бол удаан ингэж хийвэл бас жоохон нуруу өвдөх шинжтэй байгаад байна. За тэгээд бидний хэсэг залуус ингэж ажиллаа хийгээд ерөнхийдөө нэлээд өгцсөн юм чи тийшээ ингэж. За өнөөдөр нэг иймэрхүү ажлыг хийж байна. За